одоо үргэлжлээд яагаад тухайн спортод дуртай юм уу? Дургуй талаар ярих гэж байна гэсэн үг. За тэгэхээр энд ямар ч байсан нэг өгүүлбэр бичих үү. За, жим дургуй хүмүүс байна уу? Жим одоо нөгөө жимд явах те маш дургуй хүн байж болох уу? I hate the гэж өчгөө яах вэ? I hate the gym те ер нь бол биччихээ дөө. I hate the gym. Gymд явах. Би gymд явахыг үзэн яддаг. За энэ өгүүлбэр үргэлжлээд яагаад гэвэл гэж хэлэх гээд байна. Яагаад гэвэл одоо спортод яагаад дуртай дургуйг тайлбарлахад хэрэглэгддэг тэмдэг нэрүүдийг бүгдээр авч үзнэ. За нөгөөх нь би гүйх дуртай гэчүү. За Mary гэж. За заавал би байх алгагүй шүү дээ тий. Mary гэд хүний нэр өччихээ эмэгтэй хүний нэр. Тэгээд he she it дээр энэ ч хуурин шүү дээ тий. Doesn't гэж хуурин дургу гэсэн үг. Mary doesn't like running. Гүйх дургу. Араас нь яагаад гэвэл гэдэг үгээр чирээ би энэ багтахгүй учраас ингээ үлдээч. За doesn't like биш. За яг энэ дээр дуртай гэж хэлээ гэсэн шүү дээ. Дуртай. Нэг нь дуртай, нэг нь дургу гэж жишээ авахгүй болол дандаа дургу юмнахаа тухай ярихаа Mary like тэгээд эмэгтэй хүн юм чинь she гэдгээр орлуулж бодоод үйлгээ хуургана гэсэн үг. Mary likes running. Нөгөө аянжаан те гүйх дуртай. Яагаад гэвэл за би энийг ялгахын тулд одоо дэлгэрүүлээд гоё урт өгүүлбэр хэлэх гээд байна. Яагаад гэвэл одоо энэ дээр day хэрэггүй. Day. Энэ дээр хоолны төрөл дээр олон тоон дээр юм байдаг. Энэ спорт бол тийм олон тооны гэсэн юм байхгүй. Ер нь бол it is гэж хэлчихнэ. Нөгөө спорт за яагаад gym дургуй шалтгаан нь I hate the gym because it is. За тэмдэг нэрүүд бичээ. Сонирхолтой гэдгийг өгөх үү? Англиар interesting. Гоё хөгжилтэй гоё бас сонирхолтой тий фаныг гоё хөгжилтэй гэж хэлж болно. Fun тий fun. Cool. За монголоор бас cool гэж ярьдаг тий хөгжилтэй гоё fun cool. За амархан. Энэ их амархан гэх юм бол easy. За энэ бол ерөнхийдөө эерэг үгнүүд байна те. Эерэг үгнүүд байгаа. За одоо жоохон сөрөг үгнүүд ард нь бичье. Сөрөг. За энэ эсрэг утгатай үгийг бичье. Сонирхолтой, уйтгартай гэдэг үгийг юу гэх вэ? Сонирхолтой. За уйтгартай гэдэг үгийг boring гэдэг. Boring. Энэжийг юу гэж уншина гэлээ? Зөөлөн уншина гэсэн те. Boring. Interesting, boring. За boring гэдэг үг бол ерөнхийдөө энэ дээдлийн 3 үгийн эсрэг утгатай үг шүү. Энэ 3 бол хөгжилтэй, сонирхолтой, cool, гоё гэсэн үгнүүд те. Тэгээ тэрний эсрэг утгатай нь уйтгартай гэсэн үг. За уйтгартай. Амархан, easy гэдгийн эсрэг утгатай үг нь юу вэ? Хэцүү гэдэг үг те. Хэцүү. За хэцүүг хоёр янзаар хэлж болно. Hard гэж хэлж болно. Дахиад нэг үг нь difficult гэж хэлж болдог. Хэцүү. Difficult. Энд хэн дандаа сөрөг утгатай үгнүүд байгаа тий. Уйтгартай, хэцүү, өөр ямар байж болох вэ? Stressful. Stress нөгөө стресс гэдэг үгтэй ерөнхийдөө холбоотой үг байгаа. За stressful гэдгийг монголоор одоо юу гэж хэлмээр юм дээ? Аюу тийм нөгөө стрессмээр тийм хэцүүл гэсэн утгатай л үг л те. Stressful. За ийм үгнүүд байна. За тэгвэл одоо яагаад gymд явах дургуй талаар хэлээ те. I hate the gym because it is boring. Амар уйтгартай гэж боддог те. Нөгөө нэг байшин дотор ингээл Google гэдэг те. Тийм талаас нь харах юм бол за Mary гүйх дуртай. Яагаад шалтгааны нэлээ? Mary likes running because it гэдэг нь нөгөө гүйхийг хэлээд байгаа. Гүйх нь ямар байдгийг? Fun, амар гоё.
гоё тий гоё хөвчлөлтэй cool. Гүйх нь амархан байж болох уу? Easy гэж болно тий. Тэгвэл it is easy гэж хэлнэ. За, ийм бэ. Тэгэхээр спортын тухай ярихад эдгээр тэмдэг нэрүүдийг хэрэглэж болох нэ. За өөр энэ төрлийн өгүүлбэр болохоор ийм байж болно шүү. Энэ дээр it is, they are гэл өмнөх юун дээр хэлсэн те. За энэтэй адилхан үүлийн эзэнгүү юу ямар байдаг талаар хэлж байгаа өгүүлбэрүүд бас өөр өгүүлбэрүүд байж болно. Жишээлбэл ундаг дугуй удаан гэвэл юу гэж хэлэх вэ? За ундаг дугуй гэдгээ энд хэлчихсэн шүү дээ. Юу юм? Ундаг дугуй. Юу гэдэг асуултанд хариулж байна. Энэ үүлийн эзэн үгүй. Ундаг дугуй ямар үүлийн эзэн байх юм те? Үйл хийхгүй шүү дээ. Тийм учраас энэ үүлийн эзэнгүү өгүүлбэрийн бас төрлийг хэлэх гээд байна. The bike is за одоо эднэрийг арилгачих. За эднэрийг ярилцсан учраас за ямар ч байсан уйтгартай, амар гоё, сонирхолтой, хөгжилтэй, хэцүү одоо тийм сонирхолтой гэсэн үгнүүдийг үтсэн. The bike is slow. Одоо тэмдэг нэр. Нөгөө тэмдэг нэрийн өмнө чинь to be үлэг орно. Тэгээд bike гэдэг чинь it штэ тий юмыг хэлээ та. The bike is slow. За онгоц хурдан гэвэл юу гэж хэлэх вэ? Онгоцыг англиар the plane is slow-ийн эсрэг утгатай үг. Fast хурдан. Энэний эсрэг утгатай үг нь хурдан. За радио их чимээгүй аяархан байна гэвэл дуу нь аяархан байна гэвэл юу хөө? The radio. Радиог англиар the radio гэдэгтэй. Radio is дандаа адилхан. The radio is quiet чимээгүй. Чанга байна гэвэл юу хөө? Энэний эсрэг утгатай үг. Чанга. Радио чанга байна гэх юм бол loud гэдэг эсрэг утгатай үг те loud. За энэ хоёр бас эсрэг утгатай үгнүүд шүү. Slow, fast хоёроос эсрэг утгатай. За ийм өгүүлбэрийн бүтцээж болно. Тэгэхээр төлөөний үгээс гадна энд аливаа нэг ямар нэг зүйл гэж болно те. Ундаг дугуй байна уу? Юу байна уу? Онгоц байна уу? Радио байна уу? Хамаагүй те. За дараагийнх нь маш сонирхолтой. За энэ болохоор та нар өөрсдөө одоо хувийн те ер нь бол та нарын өөрсдөө хувийн сонирхолтой холбоотой юм яриад байгаа шүү дээ. За одоо бол яг ба гэхээр нэг юм судалгаа гаргасан байна. За судалгаагаар ямар асуулт асуусан бэ гэхээр одоо эмэгтэйчүүдээс за залуучуудын хамгийн их таалагддаг зан чанарыг асуусан байна. За нэлээд олон 68 мянган хүнээс ийм судалгаа авсан. За энэнд таалагддаг эхний 5 зан чанар. За энэ болохоор яг 68 мянган хүнээс биш юм байна. Энэ арай цөөхөн хүнээс авсан судалгаа. Ер нь нэлээд олон судалгаа уншсан. Тэрэн дунд за нэг судалгаа нь болохоор энэ хэр найдвартай үгүйг та нар бас одоо өөрсдөө тэ одоо эмэгтэйчүүдээ хэлээрээ. За эрэгтэй хүн буюу залуучуудын ямар зан хамгийн их таалагддаг вэ гэсэн топ 5 зан чанарыг хэлж байгаа. Тэмдэг нэр. За тэгвэл одоо таалагддаг хүнийхээ тухай хэлж болно те. Хүнийхээ тухай. За тэгвэл одоо дараагийн жишээндээ орж ийн. Яг энэ бүтцээрээ бид нар одоо энэ бүтцээ өөрөөсөө маш сайн хэлж сурахын тулд арай өөр жишээнүүд аваад байна шүү дээ те. За эхнийх нь хоол байсан. Дараагийнх нь спорт байсан. Одоо дуртай хүнийхээ тухай хэлж болно те. За энэ дээр болохоор үүлийн эзэн бол мэдээж биш. Энэ дээр одоо what биш. Who гэдэг орох бах. Гэхдээ үүлийн эзэн бол биш шүү. Тэгэхээр энэ бас нэг өгүүлбэрийн нэг төрөл байгаа. Апш. За одоо энэ би энэ буруу хэлж байна. Энэ артлалт нь хэлэх ёстой. За энэ спортоо арилгачих. За одоо болохоор ингэж байгаа. I like him гэж тэ тэр эрэгтэйд би дуртай таалагддаг. За энэ love гэхчүүл бүр хайртай болчихно шүү дээ тэ. Энэ бол зүгээр таалагддаг гэсэн үг. Like тэр эрэгтэй надад таалагддаг гэж байгаа. За энэ үйлбэр араас нь яагаад гэвэл гэдэг нь шалтгаанаа хэлж дэлгэрүүлэх гээд байгаа байхгүй юу? Яагаад гэвэл because юу юм? Одоо
тэр хүн ямар вэ? Because he гэдэг үг орно те. Тэр эрэгтэй учраас he is араас нь to be үлэг орно. Тэмдэг нэрийн өмнө to be үлэг орно гэж байгаа те. За одоо нөгөө шин чанаруудаа хэлээ. Та нар ямар шин чанарууд хамгийн дээгүүр зогссон гэж бодож байна? За энэ дээр би нэг тэр 5-ыг бичье. За тэгсэн чинь ингэж хэлсэн байна. Reliable. Энэ одоо юу гэсэн үг юм бол те. За хоёр дахь нь smart. За гурав дахь нь wealthy гэсэн байна. За энэ бол мэдээж олон хүнээс аваагүй судалгаа учраас дараагийнх нь айгүй маш олон хүнээс авсан судалгаа. За trust worthy. За энэ нэлээд урт үг байна юу гэж унших уу те? Romantic гэж байгаа. За энэ бол дандаа тэмдэг нэрүүд тэр эрэгтэй хүнийг тодорхойлоход хэрэглэгдэж байгаа тэмдэг нэрүүд тэр судалгаагаар гарсан тэмдэг нэрүүд гэсэн үг те. За түүн тэр надад таалагддаг. Яагаад гэвэл тэр ямар юм? Reliable. За reliable гэдэг нь бол найдвартай гэсэн үг. Найдвартай, итгэж болохоор тийм түшигтэй, баталгаатай. Тийм хүнийг reliable гэж хэлж байгаа. Одоо цагийн эмийг цагт нь хийдэг те. Өөрийнхөө үүрэг даалгаврыг маш их сайн одоо ухамсарлж хийдэг. За хүнд амлсан амлалтандаа хүрдэгч гэдэг юм уу те. Тим зан чанар буюу их найдвартай цагийн эмийг цагт нь хийдэг. Ер нь найдаж болох ийм хүнийг reliable гэж байгаа. Нөгөө тэмдэг нэрийн төгсгөлөө харж байгаа энэ able гэсэн төгсгөлтэй. За дараагийнх нь smart, ухаантай гэсэн үг. Smart. За тэгвэл эхнийх нь найдвартай гэдгийн дараа ухаантай тий. Тэгэхээр энэ нөгөө нэг аль нь чухал эхний 5 чухал шин чанарыг энд ингээд хамгийн чухал 5-ыг нь авч үзээд байгаа шүү дээ. За хоёр дахь нь ухаантай гинэ. Ухаантай. Wealthy энийг гэж уншиж байгаа. Энийг wealthy чинь дуудлага тий. Wealthy. За wealthy гэдэг нь баян гэсэн үг. Баян мөнгөтэй. За энэ одоо яагаад 3-т орсон юм болоо те. За 4-т болохоор trust итгэл гэсэн үг, араас нь worthy. Trustworthy гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр үнэнч, ёс суртахуунтай, шударга, хүний нууцыг одоо цааш нь задалтгүй гэдэг юм уу те. Тим шин чанар айгүй олон төрлийн юм багтаад байгаа байхгүй юу. Ерөнхийдөө бол үнэнч гэж ойлгож болно. Үнэнч тийм ёс суртахуун өндөртэй, тийм одоо шударга хүнийг хэлж байгаа. Trustworthy зан чанар те. Сүүлийнх нь romantic гэдэг үг те. Монголоор romantic гэж хэлж байгаа. За энэ дээр нөгөө нэг төгсгөлийн харж байгааз энэ төгсгөлтэй нүү төгсгөлтэй байна. За энэ бас нэг шинэ төгсгөлд гарч иржээ. Энэ гэхдээ нэг олон юм дээр бол AO гэвэл илүү юу байдаг. Тэгэхээр энэ бол богино үг учраас төгсгөлийн бол нэг ярихгүй. За ийм 5 сан чанар байна. Тэгэхээр би тэр надад таалагддаг. Яагаад гэвэл тэр их найдвартай гэж хэлээ те. Тэгвэл I like him because he is reliable. Эмэгтэй хүн дээр ч гэсэн хэлж болно шүү дээ. Тэгэхээр залуучууд маань яг хаа I like her гэн те. Her. Тэр эмэгтэй надад таалагддаг. Яагаад гэвэл тэр ямар юм. Энэ дээр she гэж хэлнэ гэсэн үг те. She. За эдгээрээс өөр ямар ч жин чанарууд байна гэхээр одоо хоёр дахь судалгаан дээр маш олон хүнийг оролцуулсан байгаа. За энэ дээр 68,000 хүн 10-аад улсын 68,000 хүнээс авсан судалгаагаар за ийм зан чанартай эрэгтэйчүүд одоо эмэгтэйчүүд илүү таалагддаг юм байна гэсэн зан чанарууд байгаа. За тэгэхээр энэ дээр одоо ямар үг хэллгүүд байна гэдгийг үзье.